Монгол улсад төрийн хяналтын байгууллага үүсгэж өгсөн 100 жил, төрийн сангийн тогтолцоо үүссэний 20 жилийн ойн хүрээнд Дархуул аймгийн төрийн байгууллагуудын нэтлэн бодлогч нарын дунд Дархуул аймаг дахь төрийн аудитын газраас санаачлан ажил мэргэжлийн уралдааныг зохион байгууллаа. Уралдаан тэмцээний үеэр Дархуул аймаг дахь төрийн аудитын газрын дарга тэргүүлэх аудитор мөнх баяр, төрийн албаны тухай хууль, төрийн хэмнэлтийн тухай хууль, Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого алсын хараа 2050 шин сэргэлтийн бодлогод дэвшүүлсэн төрийн бүтээмжийг сайжруулах чиглэлээр төрийн албаны шинтгэлийг эрчимжүүлэх ажлын хүрээнд бодлогын болон бодит цагийн аудитыг хийж харилцагч байгууллагуудынхаа үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх зөвлөмж, дүгнэлт гаргахын төлөө ажиллаж байгаа талаар танилцуулга хийж энэхүү тэмцээн нь төрийн санхүү, төсвийн хяналтын хараат бусаар хэрэгжүүлж харилцагч талуудын хамтын харилцааг өргөжүүлэх замаар иргэдийн амьдралыг сайжруулах эрхэм зорилт болон харилцагч талуудын оролцооны стратеги төлөвлөгөөний хүрээнд хийгдэж байгаа гэдгийг онцлон хэлж байсан юм а. Тэмцээнийг Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн өвгөн хүүгийн аргачлалсран Монгол улсын гавьяат эдийн засагч Бэр цэцэг, залуучууд театрын ерөнхий найруулагч цогт нар урилгаар шүүн явууллаа. Тэмцээний 1-р байрыг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын стандарт баг, 2-р байрыг улсын төсөвт байгууллагын бүргэд санаатай болжмрууд баг, 3-р байрыг ерөнхий боловсролын сургууль, соёлын байгууллагуудын арга бэлэг баг эзэлсэн юм а. Мөн энэхүү ойг тохиолдуулан 9-р сарын 23-наас 25-ны өдрүүдэд волейболын аврах шалгаруулах тэмцээнийг ч мөн зохион явууллаа. Тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 7 баг Улаанбаатар, Эрдэнэт, Сэлэн аймагуудаас хүрэлцэн ирж оролцсон юм. Тэмцээний үеэр Дархуул аймаг дахь төрийн аудитын газрын хамт олон төрийн аудитын үйл ажиллагаанд эрэгтийн оролцоог хангах стратеги төлөвлөгөөний дагуу иргэд олон нийтээс төрийн үйлчлэгээ хүртээмжийн талаарх санал гомдлыг хүлээн авч төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааг сурталчлан ажиллалаа. Волейболын аврах шалгаруулах тэмцээний эрэгтэй төрөлт 1-р байранд мэдээлэл холбооны сүлжээ дөрвөж төвцат компани баг, 2-р байранд тохиолдол холбооны 1-р ангийн баг хамт олон 3-р байранд Дархан Сэлэнгийн захилгаанд өгөх компани баг хамт олон шалгарсан юм а. Харин эмэгтэй төрөлт 1-р байранд Татврын хилтэс, 2-р байранд Шинэ алхам сургуулийн баг, 3-р байранд Дархан дулааны сүлжээ дөрвөж төвцат компани баг тус тус шалгарчээ.